Цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага дотоодын зэргийн байгууллагаас 9 оронтой хассан. Тэгээ бид ер нь бүхэл нэгжүүдээс хассан. Хамгийн гол нь энэ годамжинд үүрэг гүйцэтгэж байгаа эргүүлийн цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчаас хасагдаагүй. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байгаа энэ хүний эрхтэй холбоотой, дээрээс нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа алба багштаас хасаагүй. Бусад одоо цагдаа, жолооч, захиргааны ажилтан, хамгаалтын ажилтан гэд бүх нэгжүүдээс л яг 9% хассан байна. За 9% хасаад бид нэр ажил үргээ ямар ч хийсэн хэвийн гүйцэтгэж байгаа. Гэтэл биднэрт энэ 2026 оны 6 онд засгийн газрын тогтоолтой за мөн энэ шинээр бий болж байгаа шүүхүүдтэй холбоотой орон тоонууд бас бий болсон. Засгийн газрын тогтоолоор батлагдсан бол гэр бүлийн шүүхтэй холбоотой оронтой заашгүй нэмэгдэхээр байгаа. Дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц 4 сарын 1-ний өдрөөс ашиглалтанд орно. Гэр бүлийн шүүх 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. За дээрээс нь энэ хамгаалт болон энэ зарим аймагуудын усны хамгаалтыг ав гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Яг энэтэй холбогдуулаад биднэрт 843 оронтой хэрэгтэй байгаа. За хэрвээ 843 оронтой батлагдахгүй бол бид нэр 2026 онд энэ засгийн газрын тогтоолоор багтсан усны их үүсвэрүүд энэ Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц дээрээс нь гэр бүлийн шүүхтэй холбоотой ямар ч хамгаалт зохицуулт хийх боломжгүй баг. Яг оронтой нэмж батлагдахгүй бол ийм баг.